Сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө видео өчтөр та бүхэнд React Web хөгжүүлэлтэн дээр хэрхэн товчлуур нэмэх талаар зааж өгье. За товчлуур нэмэхээс өмнө эхлээд системээ асаая. npm start гэсэн командаар системээ асаана. За энэ хүү систем маань localhost 3000 портоор ассан байдал энэ дээр харагдаж байна. За одоо энэ дээр бид нэр товчлуурын кодыг бичих өгнө. За товчлуурын кодыг бичихтэй юу анхаарах вэ гэхээр эхлээд товчлуураа бол зарлж өгөх байгаа. Товчлуурынхаа үйлдэлийг const за тест гэсэн нэртэйгээр зарлж өгнө. За тест 1 тэнцүү за бүргийн алтан дотор i гэж утгыг бичээд тэнцүүгийн тэмдэг их багын тэмдэг тавина. За ингэснээр бол шинээр функц гэлж байгааг бол JavaScript хэлэн дээр зааж өгч байна. За үүний дараагаар үйлдэл дотроо console log за log гэсэн функцэн дотор давхар ажилтан дотор hello pro easy academy гэж бичдэг. За ингээд энэ console log-ийн үйлдэлээ дуусгаад цэг таслаа тавиад файлаа хадгалчихъя. За ямар нэг алдаа заагаагүй байна. За энэ хүү товчлуураа дуудахын тулд бид нэр button гэсэн командаа бичээд за энэ хүү button команд дотроо click me гэж бичиж өгье. За энэний дараагаар button дотроо бид үйлдэлээ бичих хэрэгтэй байгаа. Энэ click me гэдэг маань дэлгэсэн дээр гарч байгаа товчлуурын нэрийг бол одоо товчлуур дахад харагдах нэрийг бол нэрлэж өгч гин гэсэн үг. За тэгвэл үндсэн үйлдэлээ харуулахын тулд бид нэр on click функцаар тэнцүү давхар ажилтаа бичээд дотор нь түрүүний test 1 гэдгээ бичиж өгнө. За ингээд дарах юм бол утга маань одоо ажиллаж байгаа. За үндсэн ажиллаж байгаа утгаа харахын тулд бид нэр одоо хором веб хөтөлбөрийн more tools руу ороод developer tools руу орно. За ингээд developer tools-ийн консоль дээр ороо харангуут refresh хийгээд харъя. Төвчрүүн дээр дарлаа. Hello pro is active гэсэн текст маань хэвлэгдэж байна. За 5 6 7 дарахад утга маань ингэ солигдож байна. За ингээд өнөөдрийнхөө бичлэгээр бид нэр энэ хүү веб хуудсан дээр React дээр товчлуур нэмлээ. Товчлуур нэмэхийн тулд бид нэр const гэсэн хөрөгөө товчлуураа зарлаад за тест гэсэн функцэн дотор товчлуурынхаа утгыг консоль дээр одоо log хэлбэрээр хэвлэдэг байдлаар бичих өгсөн. За энэ хүү утгаа болохоор button гэсэн HTML тагын дотор on click гэдэг одоо тухайн товчлуурыг дарахад гэдэг функцаар дуудаж тест 1-ийг бол харгалзуулж оноож өгсөн. За тэгээ click me гэдэг маань энэ бол товчлуурын нэр байгаа. За тест 1-ийг өөрчлөлтөд ажиллуулад үзье. За ажиллуулахад бол ингэж солигдож байна. За ингээд товчлуурн дээр дарангуут бидний hello pro is active гэсэн текст маань хэвлэгдсэн байна. Ингээ анхаарал төгсөн та бүхэнд баярлалаа. Манай бичлэг танд таалагдсан бол лайк дараарай, мөн манай пэйжийг subscribe хийж дагаарай.